Түүх хэмжээр нэвтрүүлэг Урeenхайн 7 шөнө нэг дархан байсан шүү. Одоогийн Ховд аймгийн Дууц сумаас та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Сайхан зүсч гин үү? Сайхан зүсэн сайхан уу? Сайхан. За өнөөдөр Баяр наадмын ухаан дурлаг ойртоод маргааш танаа сумын наадам болох гээд ийм сайхан өдөр танаа сумд бид иржээ. Яг одоо Урeenхай сурын харваа болж байна. Урeenхай сурын онцлог нь юу вэ? Урeenхай сурын онцлог гэвэл өвг харваа гэж явдаг. Хамгийн одоо эртний харваа гэх юм уу да. Чингис хааны үед Урeenхайн Зэлэм Баатар аян дайс босч явахдаа одоо тэргүүдийг амраахын тулд одоо чөдөр ногц цулбураад боож одоо тийм бөрөнгө болгож ангидж тавиад болцооныхоо модон болцоо хийгээд сүмнийхээ зэвний оронд тэгээ анхааруулж ирсэн. Тэгээд одоо 800 жилийн түүхтэй өвг хараа Урeenхай сур бол наан нь одоо энэ өтөг гэж хэлдэг. Өтөг бууцаар хийжсэн. Ийм хоёр хашлах байгаа ш тэр. Тэрний одоо урталтынхын өтгөнд хөрөлгөөгөр чихийг оноод арын өтгөд авах хэрэгтэй. Энэгээр бол маш их нэрийн хэцүү нэрийн харваа байдаг байхгүй юу? Халах сурын харваанаас юугаар онцлог юм? Үндэсний сурын харваанаас үндэсний сур бол 60 см өндөр одоо хан хасаа гэж ингээд өндөр хан хасаа. Тий. Ингээд хурлаад өндөр яатсан байна шүү дээ. Тэрийг харуулдаг. Тэр бол ингээд хүрээд унаа болдог. 75 м таруулж байгаа одоогийн. Тэгэхэд Урeenхай сур бол 40 м таруулдаг. Ганцхан юм нэрийнхэн бондгол сурыг хонж харуулж гарна гэдэг бол маш их нэрийн хэцүү харваа байдаг байхгүй. Энийгээр нь одоо Урeenхай харваагаар харуулж ясан хүмүүс бол үндэсний сур бүрээсээр харахад илүү нэрийн мэдрэмжтэй болсон байдаг онцлогтой л да. Нөө яг хэдэн жил энэ одоо сур Урeenхай сараа. За би 1990 оноос эхэлж сумд бол Урeenхай сур харваа анх явагдаж ирсэн. Урд нь бол харуулж ирсэн боловч нэг 60-аад оноос хойш тасарсан байсан. 90 оноос эхэлж сэргэж үндэсний хувьсаа сэргсэн. Тэр он жилүүдэд 90 онд манай өвчүүл мессэн дээр анх мессийнхаа сурыг харуулж ирсэн. Тэрнээс хойш тасралтаагүй ирнэ харваад байдаг хүртэл сур харваад 30 жил болж байна да. Одоо танаа сумын хамгийн ахмад харваач өөрөө юу? Тэ надаас жахууд дээгүүр ахмадууд байна. Ямар хүмүүс байна? Одоохонд харуулахгүй байна. Одоо Монгол улсын хүндэт Монгол үеэс ямар мундаг хүмүүс байна? Залуу үеэс ямар хүмүүс байна гэж танаас? Монгол улсын хүндэт мэрэг нь Тэр бат гэж манай нагц байна. Тэр хүн одоо 70 хятаа. Дараа нь одоо Монгол улсын Урeenхай сурын хүндэт мэрэг Дансран, Амгалан гэсэн бид одоо надаас 2-1 ах тиймэрхүү хэдэн ахмад харваачд байна. Дунд үеэс бол ер нь залуучууд олон байна. Энэ спортын мастер аймгийн дархан мэрэгэн найдан Баяр сахангад одоо энэ байгаа тэр залуу Монгол тэрийн наадмад манай сумаас одоо 7-8 харваач харваад явж байна. Сая Урeenхай сурын улсын аваргын тэмцээнд манай сумын харваач Иш Баянмөнх гэдэг залуу, Шилгийн Баянмөнх гэдэг залуу одоо 30 сумнаас 27-нд 2 дугаар байранд орсон. Үндэсний сурын залуучтай аврах шалрах тэмцээнд Амгалангийн Чинбат гэдэг залуу төрүүлсэн. Манай Ховд аймгаас одоо улсын мэрэгэн хошоо мэрэгэн тав болсон манай Ховд аймгийн харваач Урeenхай сурын төрөлд. Тиймэрхүү амжилттай манай сурын харваа бол энэ сүүлийн үед асар өндөр хөгжиж байгаа. Хамгийн бага залуу одоо энэ сурагч хүүхдүүдэд сургуулийн хүүхдүүдэд Урeenхай сурын харваа хэр өвлүүлж байна таа? Би нэг 4-5 хүүхдэд яг харуулж байгаа. Одоо энэ хоёр нь харуулж байна. Тэгээд аймгийн наадамд харуулах санаатай. Урeenхай сураар. Өнгөрсөн жил тэрнээ түрүүн жил 2 жил дараа нь би 3-аас 4 шав авчиж үндэсний сурд аймагт харуулсан. Аль нь төрүүлсэн. 3-4 дугаар байранд орсон. Эхний 5 бол 3 харваачсан гуруулаад багтж байгаа. Энэ жил ч гэсэн бас нэлээд бэлтгэлтэй тэгээд орох гал одоо бэлтгэлтэй хийгээд сумынхаа наадамд харваа байж.
болохоор Удаймгийн дуудсан маань ерөнхий улс орны сургуулийн хөгжийн багш гэдэг энэ багш хүн. За миний удам бол Уранхай ард түмний туульчийн удамтай дээр биеснаас жилтгэр туульчийн удам гэдэг би одоо Уранхайн 4 дахь үеийн туульч. За та нар бас сайн мэдэх бах Монголын туульч Алтан дорж гэдэг миний аавын хүүхдээ байгаа. Тэр бид хоёр бол одоо энэ үе дамжсны удмын туульчтай байгаамаа. Тэгэд энэ өв соёлоо боломжлуулна одоо хойч үеийн үлдээх зорилгоор энэ дууд сумынхаа ерөнхий улс орны сургуульд дууд нур язгуур урлагийн ийм хамтлаг байгуулад. Энэ хамтлагтаа одоо туул, цуур, ихэл, бие биелгээ гэдэг ингээд ардандаа ардын язгуур урлагийн ийм төрлүүдийг зааж сургаж өгдөг хүлээ. Энэ тентхийн уралдаан тэмцээнд орж ийн үү? Энтхийн уралдаан тэмцээнд манай шавнар болон өрөө оролцож ингээд одоо эхний байруудыг эзэлж ингэж явж байгаа. Хэдэн жил туйл хайлж байна та? За би анх одоо 1992 оноос эхлээл одоо туул гэдэг юм. Алтаа магтаад их сонирхал дараа нь туул сонирхал. Миний хоёр авгаа байсан туулч, төрийн сойрхол туулч Авирын мэдгээд Монгол улсын соёлын дэргэний ажилд Нуртнаас ингээд төрсөн ахтай хоёр миний авга. Энэ хоёр авгаасаа би туул алтаа магтаас сурч 1982 оноос эхэлж энэ урлагт ихэл тавьсан да. Тэгэл тийнээс хойш одоо өдөө болтол явж байна да. Хэд дэх үе нүү та? Би одоо 4 дахь үеийн туулч. Хүүн 5 дахь үе нь болох тийм ээ. Бол 5 дахь үеийн туулч бол явж байна. Та Монголын ард түмэндээ энэ сайхан хөгжмийн зэмсгээрээ нэг сайхан туйл хайлж өгөө. Давшуур гэдэг хөгжим хэмээсэн. За энэ давшуур хөгжмийг яаж хийдэг, юугаар хийдэг вэ? За энэ давшуур хөгжмийг манай Уранхай ёсны туул айлахад бие биелгээ хийхэд хэрэгэлдэг юм хөгжөө манай Уранхай түмний. За энэ хөгжмөөр харгаамуудаар зүйлд налгаас залгаасгүй харгаамуудаар ингэж хийдэг юм хөгжим. За энийг болохоор цараг юм. Энэ царыг нь болохоор одоо ишг буюу ботхны ярьсаар хийдэг. Ийм хөгжим хоёр утастай. Дээр үед болохоор энэ хоёр утсыг нь болохоор мөрний сүүлээр хийдэг байсан. Доод утсыг нь болохоор дулаан гэлгсаар, дээдлийн утсыг болохоор 9 гэлгсаар хийдэг байсан. Ийм төвхтэй хөгжмөө манай Уранхай түмний. Тэгээд толгойг нь болохоор одоо энэ хоёрыг нь чих. Энэ нь болохоор одоо цацал маягтай нүгээрэнүүд ингээд сүгээгээд өргөжчихдөг. Энэ давшуур болохоор одоо нар сар гэсэн маягтай ингээд
сар нар гэсэн ийм хэлбэрээр хийсэн ийм хоёр янзаар хийсэн уранга төвшөр байна. Олон янз байх уу? Жишээлбэл одоо энэ хоёр янз л байна уу? Хоёр янз л байна. Одоо сүүлийн үед болох нь галууны толгой, шууны толгой хийгээд ингээд байдаг. Манай уранхын болох таар ирээсэл ийм саслын хэлбэртэй. Нар сарсан хэлбэртэй ийм л төвшөрүүд байдаг. Энэ юу вэ? За энэ болох таар зурм гэж хэлнэ. Энэ зурм. Энэ болох таар одоо айлууд манай уранхаа төм болох таар одоо үрж айлууд туул айлуулна. Одоо надыг өрн заалж туул айлуулдаг. Хэдийд тэр айлхтаа дандаа юу вэ? Үйлд. Өвлийн цагт одоо айлууд зарим айлууд үрж туул айлуулдаг. Тэгээд туул айлхад энэ надаас илүү үнэтэй энэ товшурыг 3 туул айлхын урд 3 хоногийн урд ирээд өдөр сударaan тохиролцоод энэ товшурыг хөдөлгөөн мөрт ирээд энэ товшурыг залаа явуулдаг төвхтэй. Тэгээд очиад энэ товшурын толгойн тус түрхээд гэрийнхээ одоо хойморт байрлуулна. Тэгээд дараа нь би нөгөө товсны өдрөө очиад туул хайлаад дахиад энэ товшроо нэвдээгээд ирэхэд 3 хоногийн дараа энэ товшроо авчрахтаа ийм манай уранхын усанд хэлдэг зурм уяад ингэж авчирдаг. Ийм төвхтэй. Энийг би одоо 3-4 айлд би туул хайлсан ийм товшроо байгаа. Аха. Морин гэрийн жаврыг үргээгээд морин хуур тоглоулдаг шүү дээ монголчууд. Тэр шиг юм байна. Тий, тэр шиг одоо цагаан сарын урд битүүнээ ороод туул хайлуулна. Шинээн 3-нд 5-нд ингээд хүмүүс туул хайлаад өгөөч гэхээр одоо очиж туул хайлдаг. Ингээд туул хайлахт одоо үйдэг зурм гэж манай уранхаач нэрлэдэг. Одоо та хөгжмийн багшим чинь аль зэрэг олон хүүхдүүд яг хөгжим мэдэж чаддаг. Би одоо юуны тийм хичээл зааж ийн үү? 90 оноос хойш хичээл заахгүй байна. Зүгээр хичээлийн хажуугаар дугуйлан хичээлүүлж тий хүүхдүүд сонирхсан хүүхдүүд. Одоо нэг 50 гаруй хүүхд байна. Хөөх зөндөө юм шүү дээ тий. Одоо түрүүчийн ингээд төгсөө өвчгсөн хүүхдүүд байна. Дараагийн хүүхдүүд одоо сурч байгаа 6 7 ангийн хүүхдүүд байна. Манай уранхын усанд ганц нь болох тэр энэ алтаа магтаал туул гэдэг юм эрэгтэй хүмүүс л хайлж хийдэг. Эмэгтэй хүмүүс байхгүй хийдэг ба. Угаасаа болох. Тий хүндэтдэг гэж тооцдог учраас намд эрэгтэй хүүхдүүд сургалтаараа онцлогтой.
Дууцсан 1942 онд байгуулагдсан. Одоо 80 хэдэн жилийнхаа хөгжлийн түүхэнд ажиллаж амьдарч хөгжиж Уранхай төмөн олон маань ажиллаж амьдарч байна. За дууцсан хуучнаар бол Уранхай толоо шууны баруун амбны дархан байсан шүү гэж. Одоогийн Мөнхөрхөн Баялгийн аймгийн Булган сум дууцсан 3 сум нэрсэн хошуу байсан. Тэгээд одоо 3 сум Баялгийн Булган сум Баялгийн Булган сум болж за Ховд аймгийн Мөнхөрхөн дуут 2 Ховд аймгийн сумуудад харьяалагдаж ингэж төвхтэй. Одоогийн засаг захиргааны зохион байгуулалтаар манайх 4 багтай. Малажхан 3 баг. За сумын 51 багтай. Сумын хэмжээнд 545 өрхтэй. 157 мянган толгой малтай. Одоогийн байдлаар. За манай сумын хувьд өв соёлын олон сайхан алдартан төрөн гарсан. Олон сайхан хөдөлмөрийн сайжрууд гарсан. Гавьяатууд төрөн гарсан гэсэн. Ийм одоо Уранхай төмний төлөөлөлсөн сайхан сум байгаа. Манай сумын соёлын гавьяат зүтгэлтэн Төвлж Баатаржав ардын төрийн сойрхолт ардын Төвлж Авирмэд Ховд аймгийн төрөн гарсан Болорч сумын эзэн 18 орч 2 Ховд аймгийн хэмжээнд 2 байдаг нь хоёулаа манай дууц сумын хөхөлжрийн голын хөгтүүд. За олон эрдэмтэн докторууд төрөн гарсан одоо дууц сумын хэмжээнд сум орон нутгийнхаа нэр алдрыг зуурайтуулж эрдэмтэн доктор болсон. Манай сумд байгалийн одоо олон аршаан устай нефтийн аршаан амралт байна. Хөхөөргийн аршаан амралт байна. Харлаг хадны аршаан гэх мэт олон төрлийн аршаан ус хэлбэгтэй. За Улаангой удган мод, битүүт, дээд битүүт, тагийн нуур, цагаад, хойд хол, Цэнхэрийн голын савд авах газар нутагс одоо байгалийн унган төрхөөр хадгалагч байгаа сайхан одоо гол устай. За энэ зуны дэлгэр сайхан нартаа хуртаа сайхан энэ өдөр Монголынхаа нийт үзэгчдэд Монголынхаа нийт ард түмэнд дэнж хотоотл сайхнаа дараа гэж хүсээрээ.
Сайн байцгаана уу? сайн. Сайхан За. цацгааж гин үү? Сайн явж гэнэ үү? Сайн явж гин. Та сайн явж гин үү? Сайн, туссан сайхан болж гэнэ үү? Сайхан л байна. За. явж ирсэн үү? Ань замдаа ядруу. Гайгүй. Яваа За, сурцсан сайн болохоор Сайн тусч гэнэ үү? сайн засч гин та. Сайн засч гин үү? За, энэ жил туслан тавтаа наадам сайхан уу? Сайхан болж гэнэ. Сайхан болж байна уу? Хурвараа тэгшэрсэн сайхан наадам болж байна. За, би одоо Ховд аймгийн Дууд сумын иргэн Чогрын алгаа гэдэг хүн байна. За би энэ Ховд аймгийн Дархад элхнэ. Ахсумна галцна угтаад хамсран гэдэг хүн байна. Кэнэ мэлгийн ажлыг 36 жил хийлээ. Ард түмний эрүүл мэндийн төлөө зүтгэж байсан. Тэгээд өндөр насныхаа тэтгэврт гарсан. За, та Надыг Дорж хүүгийн бат тулга гэдэг. Би энэ Ховд аймгийн Дууд сумын цагаан борос багийн иргэн. Энэ миний мэрэгжил багш энэ Дууд суманд 10 жил багшилсан. Тэгээд энэ хүүхдийн туслан том хүний амралтыг байгуулж 15 жил дарга захирлаар нь ажиллаж Ховд их сургалтын алба багш нарын асуудал хариуцсан менежер, аймгийн хууч нар аймгийн эвлэлийн хороонд бас сургуулийн ажил хариуцж байлаа. Сүүлийн 10 жил аймгийн засаг даргын тамгын газарт нийтлэгүүл шааны газрын даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэврт гарлаа. Улсдаа 40 гаруй жил ажилласан юм хүн байгаамаа. Одоо тэр сүйдэртэ хар шовгор уул байна. За. Тэр хатан уул гэдэг. За. Энэ шовгор уулыг хаан уул гэдэг юм. За. Одоо энэ домгор уулыг ноён уул гэдэг юм. Бурхан уул гэдэг юм. За. Тэгээд хатан уул, хаан уул, бурхан уул гурвын дунд манай сумын төв Бага. байгуулагдсан. Ийм зөвхтэй 42 онд байгуулагдсан. Хэн хожирт гэдэг газарт анх байгуулагдж байгаа. Тэгээд энэ дараа нь энд ирж байгуулагдсан. Одоо тэгээд энд байж байна. Манай энэ нутагт одоо хаашаа явахаар халзан мөрөгтэй гэж сайхан газар байгаа. Тэр одоо Техниктэй газрыг Нимдава аймгийн засаг даргаж бахан малтологдог оримдаа баялагтай газар. Тэгээд манай сумын иргэд залуучууд хөвгчүүд тэрийг одоо бас дөрвөө хамгаалаад малтуулахын зогс асан. Тэнд одоо зэс алт зэс байгаа. Одоо миний энэ домгор улаанууд бол тэмрэн өдөр байна. Энийг би хон хариулж аваад бичсэн. Манай сум бол их онцлогтой. Далайн төвчнээс дээш 2400 метрт өргөгдсөн Монгол орны хамгийн одоо өндөр цэгт манай сум оршдог. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь бол манай суманд одоо үзэсгэлэнт газар бол олонтоо. За энэ сумын төвийн урталт байдаг хоёр уулыг бол хонгор жансдаг гэдгийг тэрний дундаас одоо аршаан гарсан тэр нь бол нефт гэдэг нэртэй. Энэ бол 20 гаруй төрлийн аршаан байна. За ийм онцлогтойгоос гадна манай сум бол байгалийн баялаг, ан амьтан ашигт малтмалаар хариун. Сая одоо манай хэн гоёрлаа ашигт малтмал одоо ордууд юу олдцоо та газруудыг түүнээс гадна бас түүхт газрууд амар санаа одоо энэ 3 цэнхрийн агуу гэж би тэнд одоо амар санаагаа одоо агуу гэж байдгийн түүнээс гадна цаашлаад одоо тэр хой цэнхрийн агууд бол 2000 жилийн өмнө хүн амьдарч байсан түүхт одоо 3 цэнхрийн агуу гэж би гэх мэтчлэнгийн одоо сайхан түүх дурсгал энэ соёлын одоо өвөрмөц тогтцоо. За ийшээгаа ингээд яваа сая хэллээ халзан бүрэгтэй нуурт их улаан даваа, баг улаан даваа гэдэг одоо ийшээгаа маш сайхан одоо ноёдог өндөр уулууд уу энэ уулууд нь бол аргал янгэр хэлсэн ан амьтны ариун өв сургамал нь бол одоо байгалийн өв сургамалаас гадна эмийн одоо ургамлууд ихтэй ийм одоо сайхан нутаг байгаамаа. Өнөөдөр манай Дууд сумын хан одоо ардын хөвсгөлийнхаа 98 жилийн өг
энэ сумынхаа төвөөс холхон энэ одоо намын нуруу гэдэг юм энэ намын нурууны хажуу талд одоо улаан толгой гэдэг юм одоо яг бидний энэ сууж байгааг энэ дээр одоо жирийн жилд баяр наадмаа одоо тэмдэглэдэг юм уламжлалтай. Өнөөдөр бид Улаанбаатар хотоос одоо манай энэ холбоонд насаараа ажилласан тэргүүний холбоочин одоо алгаагаа болвол өрхөө хөвгтөйтэйгэн алгаагийн охин энэ Улаанбаатар дахь дууд сумын нутгийн зөвлөлийн дарга шөрхөө гэдэг хүн байдаг юм. За ингээд энэ хөвгтөйтэй ингээд ирсэн байна. Ингээд баяр наадам болов сайхан болж эхлэж сая 3 насны морь орлоо. Ингээд та бүхэнтэй уулзаж ингээд учирч энэ суугаж байгаа баяртай байна. Улааны байгууллагад 34 жил ажиллалаа. Монголын цэвэрлэг агуулганд. Тэгээд дунд 10 жилд нь бол дууд сумынхаа эрхлэгч хийжсэн. Сүүлчийн 10 жилд нь бол холбооны туслахад жоохон дарга хийлээ. Тэгэл одоо алсын холбоо хариуцсан техник залуудыг хашиж байгаа. 34 жил ажиллаад тэтгэвртэй гал одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа. Гүйтүүдтэйгээ хамт. Тэгээд нутаг орныхаа нэг баяр наадам үлдчихгээд нефтийн аршаан тэрч 5 хонлоо. Сайхан аршаа манай завхны аргигийн уудаг байсан аршаан хэмээсэн үнэн үү? Үнэн. 20 гаруй төрлийн аршаан байгаа. Одоо маргааш дуутынхаа баяр үзээд тэгээ мордынхаа шагналыг манай хүүхдүүд гардуулчаал тэгээ буцсан та. За миний аав бол одоо анх тэргийн албанд татагтаад очихдоо халах гол очсон юм аа. Халах гол очиод халах голын байлдаанд оролцож тэндээс бас тодорхой хэмжээний гавьяа шагнал үүрэг даалгавар биелүүлээд офицер тол аваад тэгээ баруун хязгаараар одоо соонууд орж ирж байгаа гэхээр тэрний төвхнүүлэхийн үүрэг даалгавар аваад баруун хязгаарын булганы 24-р отрядын заставын даргаар ирсэн юм аа. Тэр үед нам гэжсэн намын товчооны дарга ангийн дарга хийжсэн. Тэгээд 45 онд би Ховд аймгийн Булган сумын тэр Уляста гэдэг газар зэрэг анги байсан тэнд би төрсөн. Тэгээд баруун хязгаараар соонууд орж ирлээ гэдгийг сонсоод манай аав одоо манай ээж битүүрийг энэ дууд сум руу авчирж өгсөн байдгийн. Хэлийн байдлыг хийвгүй байна. Нэг сарын дотор асуудал шийдэгдэнэ. Та хоёрын дээр байж би сар болоод ирж авна гэдэг. Тэгээд аваа очсны дараа соонуудын бослох гэдэг юм болсон. Тэгээд тэр байлдаанд оролцож манай аав амир үгдээд мэргэн гэж ууланд соонууд авч гарсан байдیں۔ Тэгээд цаашаа нь одоо моринуулж бас амьд үлдсэн. Тэгээ моринуулж амьдаар авч зүгтэж хилээр авах гэж яваад тэгээ нэг онгоцны бөмбөгтөгт осоонуудаас ганц осооны үлдсэн. Тэгээ манай аавыг буудаж алчгаад өөрөө амьдаар баригдсан түүхтэй. Тэгж манай аав бол 27 настай байсан гэлүү. Тэгсэн. 27 настай манай аав. Хоёр зэрэгтэй явжсэн. Хоёр зэргийн хамгаалах гэхэд чадаагүй. Дийлээгөө. Аавыг аваад зүгтсэн байт. Тэгээ баруун яваад тэгээ амьдаар авч зүгтээд. Тэгэл тийм болсон тэгээд. За түүхийн жимээр гэж одоо сайхан нэвтрүүлэг явуулж байгаа явдалд хөвхөний хөвд баяртай байна. Хөвхөнөөс гадна манай хооч үед Ахмад залуу үеийнхнийхаа одоо туулсан замналд ийг одоо сурах, мэдэх, уламжлуулахад одоо танаа нэвтрүүлэг болвол түүхэн гавьяа байгуулах нь ойлгомжтой. Ингээд одоо алс баруун хязгаар одоо Ховд аймаг түүний дотор хэлийн одоо хэл хязгаар байдаг одоо хог толгоо энэс наашаага явж алтан одоо өнөр уус онд оршдог мөнх хайрхан дууд сумын одоо энэ нутгуудаар явж сурвалжлага хийж хойд үдэн болон Монголын хөдөлмөрчлөд сурталчилж байгаад нь их баяртай байна бид. Ингээд та нар бүхний ажилд хамгийн сайн сайхныг
хүсэх байна бид. Төвхийн димэр гэдэг нэвтрүүлгээ болж энд өрн оролцоод жагаа явдад би хязгаар хийх баяртай байна. За төвхийн жимээр нэвтрүүлгийн хамт олонд эрүүлийн гад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Та нарын энэ сайхан нэвтрүүлэгтээ бид бүхнийг хөндлөж одоо оролцуулж байгаад их гайгүй баяртай байна. Энэ нэвтрүүлгээр явж байгаа энэ нэвтрүүлэгч зурглаач та бүхний ажил үйлс чинь сэтгэгчлэн мэдчих. Аж жаргалтай байж эрхэлж байгаа ажил чинь алтан шар зам чинь бэлзийтэй байх болтугай гэж өгөн бууралж ярилж дэвшүүлье. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Түүхийн жимээр нэвтрүүлгээр та бүхэнтэйгээ дахин уулзж байгаадаа баяртай байна. Учир нь юу вэ гэвэл энэ нэвтрүүлэг бол Монголын ард түмэнд тэр дундаа залуу хооч үеийнхэнд маань Монгол улсын өнцөг болон бүрт амьдарч байгаа нүүдэлчин ард түмний маань ахуй соёл, түүх, ам дамжиж ярьж ирсэн домог ард түмний өвлөн цаашаа уламжлаад авах ёстой олон сайхан түүхийн талаарх их сурвалжуудыг газар дээрээс нь бэлтгэж үзүүлдэг учраас энэ нэвтрүүлгийн үнц нь би үүндээ оршдгоо гэж ингэж боддог. Тийм ч учраас энэ удаагийн нэвтрүүлгийг бас үргэлжлүүлэн ариун их түүхтэй төрж өссөн ховд нутгийнхаа үлдсэн сумдуудын одоо ард иргэдэг оролцуулан хийхээр ингэж одоо шийдвэрснийгээ та бүхэндээ бас баяртайгаар уламжилж байна. За энэхүү нэвтрүүлгийн үзэгчдийг би бас өдрөөс өдөрт нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаа. Яагад гэвэл эх орныхоо түүхээр, ард түмнийхээ түүхээр омгшдаггүй, энэ түүхээр бахардаггүй ард түмэн гэж байхгүй. Тийм учраас энэхүү нэвтрүүлгийг өдөр тутам цэнхэр дэлгэцээ шимтэн хардаг зөвхөн одоо Монголдоо төдийгүй, ховд нутгийнхэн төдийгүй, дэлхийн өнцөг болон бүрт эх орноос санан сангалзан суугаа үзэгчдэд бас энэ дашрамд мэдлэгээ дэвшүүлэхийг зорж байна. Түүх гэдэг бол баяжигдаад ард түмэн өөрсдөө түүхэд бичээд явдаг зүйлээ. Тийм учраас түүхийн их сурвалж болж энэхүү нэвтрүүлэгт өөрийнхөө үнэтэй мэддэг зүйлсээ сэтгэл гарган дамжуулж байгаа, оролцож байгаа нэвтрүүлгийн дэмжигчдэд бас чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Түүхийн жимээр нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Монгол орны түүх үеийн үед цагийн цагт цуйраатан мөнхрөн үлдэх болно. Бол 66 онд санхүүгийн сургууль төгсөж ирээд тэгээд төрсөн нутаг дуудсан байж нэгдлийн нэгтлэнгээр ажилласан. Тэр хугацаанаас хойш одоо бас санхүүгийн техникум байхдаа бас яхан барилж ноцолдох дугуйсэх дууланд орж бүхий орхотой болсон. Тэгээд одоо өргөлдүүлж барилдаж байсан. Тэгээд 1968 онд аймгийн начин 70 онд аймагт өдөртүүлж аймгийн заан цоловсон. За 1974 онд аймгийн асал авсан.
За сумандаа бол олон жил барилдсан. Өөрөө нэгтлэн бодох эдийн засаг бүртгэлийн ажилтан учраас бас хагас жилийн тайлантай давхцаад улсын баяр наадмаар бас аймагт наадамд орж барилдах бас боломж багтаа. Чөлөө зөвшөөрөл багтаа учраас хавар орж барилдсан. Аймагт бол 5 удаа орж барилдсан байна. Сумандаа 14 удаа төрүүлсэн сумын наадамд 3 удаа үзүүлсэн. Ингээд үндсэндээ нэг 20 хэдэн жил одоо бүх спортоор яваад байгаа нас хөшлөд 40 оснаас хойш одоо барилдаагаа. Тийм иймэрхүү одоо амжилттай хүн дээ. Тийм. За хүүгаан уяг. Би одоо багаас бүх сонирхолтой тийм хүүхд байсан. Тэгээ би бас хүүхдэд айдлаас бусдаа барилдаж ноцлож өссөн. Тэгээ хүүхд байхдаа хамгийн анх бол баян бол гэж манай хувьд хүүхдийн цуслан байдаг. Тэр цусланд хүүхдийн барилдын төрөж анх одоо анхны бүх яваа хэлжсэн. Тэгээд 8 дуурайг төгсөөд Говьлтай аймгийн ханагаан дунд сургууль орж тэнд сайн багштай таарч тэгээд сайн багшийн мөн зэрэгтэй сайн бүх сайн дасгалж байгаа шиг явж байна. Одоо бүхний дасгалж болгож аймагтай гэж байна. Одоо сайн бүхий. Шавнараас ч олон бөхчүүд, сайн бөхчүүд төрөн гарч байна. Шавнараас нь одоо Монгол Улсын Харцаг, Бацаа, Монгол Улсын Харцаг, Алтангэрэл, Аймгийн Арстан, Баян мөнгө, Бацаахан, Аймгийн за Батуйг, Няман дэлэг, Шин зэрэг гэдэг. Монгол одоо дэлхийн аваргаас олон улсын хэмжээний мастерууд миний шавнар 10 шавнар. Дэлхийн олон улсын хэмжээний олон медаль авсан. Сая бас Ховд аймагт болсон өсвөрийн жуудаа их өсвөрийн улсын шууд тэмцээнд манайх 10 хүрэлнийг алтан медаль авч багаар амжилттай харуулсан. Таны аав бол сумдаад төдөөгүй аймагтай нэртэй томоохон бүхий нэг байсан. Аавынхаа тухайд урсах уу? За миний аав Нямын Самдан гэдэг хүн 1918 онд төрсөн. 20 нас хүртэл ангичхийн ардар хүмүүжээд ардын цэргийн албанд явсан. Ардын цэргийн албанд очиод бас одоо олоовын хөвгтөд хамтарч бид цэргийн албан хааж хугацаанд бас олоовын хөвгтөд барилдаж өхөх гараа гэсэн юм хөө. Тэгээд одоо аймгийнхаа наадамд бол 7 удаа төрүүлсэн, 2 удаа үзүүлсэн. За ховдынхаа ард түмэн дотор бол ховдын Босоо Самдан гэдэг нэртэй ийм хүн байсан. За улсад бол бас тэр үед зам бартай ихтэй бас хэцүү мунаа баг байсан учраас улсын наадамд очиж барилдаж чадаагүй юм байна лээ. Тэгээд одоо аймгийн наадамд олон жил барилдаж байгаад тэгээд одоо яасан ийм сайхан бүх хүн байсан. Манай бол бас багийн дарга олон жил хийсэн. 10 жил одоо тэнд багийн дарга хийж сум орныхаа төрийн байгууллага суурьнд олон жил ажилласан. Монгол улсын 9 дугаар хуулийн төлөөлөгчөөр явж байсан ийм алдартай сайхан хүн байсан. За тэгээд энэ улсын баяр ардын улсын 98 жилийн тулгуур төр байгуулагдсны 813 жилийн нэг далимтүүлж манай танаа сүл телевизээс ирж бид нартай энэ орон нутагт ирж ярилцлага хийж байгаа явдлыг их баярлж байна. Танаа телевизийн хамт олон бас ажлын амжилт хүсье. За энэ ойг дамжуулаад Монголын ард түмэнд эрүүлийн сайхан аж аргал бүхнийг хүрээж наадмын баяр сайхан тэмдэглэж бүгдээрээ сайхан баяр зэнгэлтэй байхыг ирээлэг дэвшүүлье. Өрөөд буцаахаа оршээ. За миний хувьд бас одоо улс аймгийн наадам, сумын наадамд барилж байгаа шавнар минь бүгд одоо цолоо ахиуж баталж сайхан барилдаж ард түмний бас ингүүлж явахыг бас өрөөж байна шавнарт. Тэгээд намайг таньдаг Монголын бүх хүмүүстэй энэ ардын улсын 98 жилийн баярын мэндийг хүргэж сайн сайхан бүтээх хүсье. Танаа телевизийн хамт олноос сайхан нэвтрүүлэг явуулдаг байнга үздэг баярлж явдаг шүү. За тэгээд энд баяр наадамд дэлгэрүүлж ингэж одоо сайхан энэ 5 насны байраа соёлын мөрний байран дээр биднээс ярилцлагач явуулж их баярлж байна. Энэ одоо энд бол миний аавч гэсэн одоо бас олон жил олон хөрмөр дахиулж бас айрагдуулж байсан юм түүхтэй хүн 1956 онд аймгийн наадамд бас хөрмөр айрагдаж аман хөдөлгөжсэн манай аавын. За миний хүү энэ ган хуйгийн уйсан хөрмөр сая одоо 5 настад бол айргийн 3 дахь гэж ирж байна. Энэ хөрвөрөө бол бас гайгүй одоо манайхны үрээ одоо нодлон бол Баян аймгийн толб сум, Дэлгүүн сум, Булган сумын том одоо айлуудад дандаа одоо айрагт орж ирсэн юм сайхан хурдан буян байгаамаа. Ингээд одоо бас хөрвөрөөгөө 3 төрс яваад их баяртай байна.
Би одоо 30 гаруй 40-тан дэх үжилмээр үйж байна. Унсантайгаа ороод 16-наас хүртэл амир үнжээгээд 1986 хоошоо уяач болсон. Тэгээд түүнээс хойш тасралтгүй үйж байна. Тэгээд нийт одоо айрыг сум аймагтай нэг 30-40 дайрыг төрөө авсан. Аймгийн алдартай яцалтаа Борисын жулуун дамир гэдэг юм байна. За манай нутаг хадуумаллахад та бас уулархаг өндөр манай уулын морчин бас их зүрх сайтай. Гайгүй ирэн сайн унах төрдөг тийм нутаг байгаа юм. Мартата саатта энэ уулархаг газар учраас нэг 18 км газар уралдیں۔ Их насыг. Цаашаанаас унгах ямар ч боломж байхгүй. 18 км газарт их нас нэмэр уралддаг. Энд ч нэг 11 км газар байна уу? Ийм газар бол уралдیں۔ За энэ одоо зэрэгэлдээ сумуудаас морд их ирсэн байна. Тэгээд манай сумын морд ч өнгөтэй сайхан байна. Зэрэгэлдээ сумуудаас ирсэн морд ч сайхан арайж байна. Тэгэл олж утгаал хайр төрөө авч явах шиг байна. Би өөрөө нэг 5 насны мөр үйсэн. Тэгээд одоо баг 3 насаа маргааш уралдана. Өнөөдөр саяалангаа явуулаад нэг айргийн давд оруулчаал байж байна. Эр хүний жаргал бол адууга залаад морио уяад морио уралдуулаад энэ бол Монгол эр хүний жаргал гэж боддгийг. Таны хувьд? Тэр яг хамгийн дээдийн жаргал юу вэ? Эр хүн болж төрсний жаргал нөгөө морио уяал эцгөөгээр газар сайхан ингээд химрээ зэрэгээ явж их сайхан юм алгоо. Эр хүнийг имрий чинь энэ эр морил сэргээд хурдан сайхан хурцгөлгүүд сэргээдэг байна шүү дээ. Эр бор харцсан жигүүр хүндээ өвчтөөдэй гэдгсэн Монгол эр хүний бахархал үүнээс өөр юусэн бэлээ тийм ээ? Тий. Чи та мань монголчуудаа андаа сайхан өрөөлөө өгөх үү? За миний Монголын ард түмэн Монгол даяар нь одоо
их орны сайхан наадам улсын баяр наадам болж байна. Баяр наадамда улс орноор нь одоо наадж байгаа газар бүхэн сайхан жаргалтай зэнгэл наадаараа л гэж ярив дээ. Энэ жилийн наадмын хурцтай сайхан зам болж байна, сайхан наадж байна. Манайд өөдчүүл ерөнхийдөө энд одоо энэ далайн түвшнээс 4,000 метрийн энд байдаг Монголын одоо хамгийн өндөрлөг сошдог сум байгаа. Тэгээд энэ сумынхаа нааданд одоо би удаа 10 жил болж байна да. 10 жил болоход миний энэ алтармаар 5 төрүүлж 6 харигдсан. Энэ гээр адраг маань хэд төрлөө 2 төрүүлж одоо 2 төрүүлж 2 харигдчих. 2 харигдчих. Иймэрхүү амжилттай одоо ах нь. Одоо миний 40 гаруй жилмээр үйж байгаа хүн да. Одоо 60 гэдтэй амьдрал настай хүн. Одоо миний хүү энэ бас сумын алдарт байж ийм хүн байгаа. Тэгээд нийтдээ нэг 40 хэдэн жилмээр үйж ард түмтэй наадаж наригж яваг юм да. За энэ болохоор хурганч гэх хөгжим. Тэгээд энэ хурганч гэх хөгжим маань Батхааны үеэс олдсон гэдэг одоо соёл урлагийн их сургуулийн багш урлагийн боловсролын тэнхимийн оюутнууд одоо төсөлөвчид сургалтанд нэвтрүүлээ гэсэн үүднээс одоо 300 гаруй хүүхдийг одоо энэ хавар тоглуулж хурганч гэдэг хөгжмийг таниулсан байгаа. Тэгээд одоо энэ хурганч гэдэг хөгжим рүү би Уран хаан цоорын татлагыг одоо та бүхэндээ татаж сонирхолтой. Байцгаана уу түүхэн юмар бүрдэг хайц цэнхрэмалыг өгсөн бүргийн одоодны ашигнаас тавхандээ хурч байна. Эртний монголчуудын дотор хотоодыг ангаах хичээлтэй энэ аршин олон зуун жил бод сумынхны шүтэж хайрлж дээдсдэг ийм аршин байсаар ирсэн түүхийг бас энэ хүрээлгээрээ тавхандээ хүргэж байна.